За юу бацхан бүгдд нь өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийн маа дуугаар ингэж эхэлж байна. За өнөөдөр хэдүүлээ юу ярих вэ гэхээр за өчигдөр би бас мартагдсан хоёр зүйл байлээ. Тэрийг бас ярина. Wordplay гэж юу юм? Double rhyme гэж юу юм? Гэдэг талаар ярина. Тэгээд underground, old school, new school, trap, hardcore гэдэг энэ хипхопын урсгалуудын талаар бас хэдүүлээ ярилцъя. Тэгээд за wordplay гэдэг маань за шууд утгаараа үгэн тоглоом те үгээр наадах үгээр тоглох гэсэн үг. Тэгээд нэг за нэг юм мөр эсвэл нэг үг ч юм уу хоёр утгатай. За нэг үг ч биш юм. Нэг мөр заяа. Дууны нэг мөр хоёр утга зэрэг ингэж харуулахыг wordplay гэдэг байгаа. Тэгээ хэдэн жишээнүүд авсан байгаа. За жишээ нь толгойг нь эргүүлж цааш нь харуулна гэдэг маань одоо хоёр утгатай байдаг шүү дээ. Шууд утгаар бол ингээд толгойг нь зүгээр ингээд одоо юу гэдэг хөвтөжсэн үний толгойг нь зүгээр эргүүлээд ингээд зүгээр цаашаа харуулчих чаа. Эсвэл бүр ингээд хүзүүг нь бушгаад те ингээд цааш нь харуулна гэдэг чинь бас хүнийг ална хүлнэ гэсэн утгатай үг шүү дээ. Тэгэхээр толгойг нь ингээд хүзүүг нь хуг мушгаад алж байгаа гэдэг ийм хоёр утгатай байгаа. За нөгөөх нь за саяных бол номик самтлын рэпер Хоридын мөр байсан шүү. Дараагийнх нь найз өхнөө өргөөд даад энэ үнэхээр нарийн бис та найз өхнөө өргөөд даадгүй гэд Snowgoons рэп дэмбэ хэд дээр үлээ хэлж ийсэн. Тэгээд энэ бас хоёр утгатай. За энэ нарийнхан бис та найз өхнөө өргөөд даадгүй эхний шууд утгаар бол туранхай. Тэгээд нарийнхан гэдэг харамч нарийн те харамч бис та тэгээд найз өхнөө өргөө кинонд даадаггүй гэсэн утгатай. Эсвэл ийм туранхай чуризм бис та найз өхнөө ингээ өргөөд дийлдэггүй гэсэн бас утгатай ийм хоёр утгатай байгаа. За дараагийнх нь Rocket Bay бас юм уу вэ? Бүдүүн гуйтай бүсгүй надаас хөл хүндтэй гэдэг 40 rap гэдэг дууныхын хэсгээс. Бүдүүн гуйтай бүсгүй надаас хөл хүндтэй. За шууд утгаараа л одоо нэг юм бүдүүн гуйтай бүсгүй Rocket Bay-с илүү килограммтай, илүү жинтэй байгаад энэ хөл нь. Эсвэл нэг юм бүдүүн гуйтай бүсгүй Rocket Bay-с жирэмсэн болцсон байна гэдэг юм хоёр утга байж гэн. За дараагийнх нь бас Rocket Bay 40 rap. Тамхиа тамхилах залуучууд баяраагаас шүл дүүрийг нь үлдээхгүйгээр иш татна гэж байгаа. За бас шууд утгаараа ингээд тамхиа тамхилж байгаа залуучууд юу гэдэг баярыгаа хажууд ингээд сандарсандаа ч юм уу те шүл дүрийг нь үлдээхгүйгээр ингээд хамаг тамхиа ингээд сорчдөг. Эсвэл далд утгаараа иш татна гэдэг маань ер нь хуулна, хуулбарлан санаа авна гэсэн үг шүү. Тэгэхээр одоо энэ залуучууд баяраагаас одоо амар их хуулбарлалтгаа санаа авдгаа гэсэн бас утга гарч ирж байна. За дараагийнх нь манай Мабрант уу Мабигийн манаас нэг мөр байна. Цүмийн спортоор хичээлэн шийдгүү талбайд бөмбөг хаяна. За энэ бас за шууд утгаар бол яг нэг юм спортоор хичээллээд нэг бөмбөг талбайд зүгээр шийдгүүтэй талбайд ингээ бөмбөг хаяж чинь те. Далд утгаараа ингээ цүмийн бөмбөгийг хайнаа гэдэг бас юм утга гарч ирж байгаа. За дараагийнх нь за хитний мөр явж байна. Найз охиныг чинь зээлсэн бол хүдэн буцаага төлнө. За энэ болохоор за шууд утгаараа те ламбард юм шиг те. За би чиний найз охиныг түр ингээд зээллээ. Тэгээ буцаага өгтөө би ингээд хүүгийн төлнөө те. Хүүнүүд юу ч гэдэг мөнгө төгрөг юу ч гэдэг те. Тийм утгаараа орж байгаа л далд утганаас найз охиныг чи би авч яваад бамбиртчаад буцаагаад би хүү гаргаад чамд хүүхдтэй цуг өгнө гэдэг бас юм утга байна. За дараагийнх бас хитний лайн. Арчаагүй нүхтийг арчин одоо бүгдийг. За энэ болохоор шууд утгаараа ингээд за нэг гаруудыг хин нэг ингээ арчаагүй байсан байл л да. Цэвэрлээгүй ч юм уу те. Би минь арчаагүй нүүр амын угаа цэвэрлээгүй арчаагүй байсан хүмүүсийг сайхан арчиж өгнөө. Цэвэрлж өгнөө юм уу те. Даалд утга нь арчаагүй гэдэг чинь өөрөө бас нэг тийм өнхөөгүй түнээгүй гэсэн утгатай шүү. Тийм өнхөөгүй түнээгүй нүхтийг одоо бүгдийг нь замаасаа зайлуулнаа арчиж хайнаа гэдэг юм хоёр утгаар орж байгаа. За дараагийнх нь миний дэлгүүрийн цахилгаан тасарсан. За энэ шууд утгаар болохоор миний өмдний одоо энэ дэлгүүрийн цахилгаан тасарсан байна. Эсвэл нөгөө утгаар болохоор миний дэлгүүрийг одоо дэлгүүрүүд нь шүү дээ. Тэр дэлгүүрийнх нь цахилгаан буюу тог нь тасарсан байна гэдэг. Бас юм хоёр утгатай байна. За дараагийнх нь би бол хөлсний алуурчин сугууд голдууд захиалдаг. За энэ дээр болохоор за шууд утгаараа бол ойлгох хэрэгтэй тий. Би бол юм алуурчин хүн байна. Хөлсний алуурчин хүн байна. Тэгээд суг юм чадахгүй гарууд намайг захиалж хүн алуулдаг. Нөгөө утгаараа би бол хөлсний алуурчин хөлс гэдэг одоо хүний биес гардаг нойтон зүйл шүү дээ. Хөлсийг алдаг юм байна. Хүн байна. Тэгээ намайг хөвчлэн суг энэ суух те
Сугнаас хөвчл ингээ хөлс ялгардаг шүү. Суг намайг захиалж энэ хөлсөн алуурдаг гэдэг утгаараас орж байгаа. Энэ лайн надад бас маш их таалагддаг. За энэ бол ерөөсөө wordplay байлаа. Хамгийн энгийн жишээнүүдийг би ингээд жишээ авч та бүхэндээ хэлсэн байгаа шүү. За double rhyme. За double rhyme дээр шууд дуу сонсоо явчих. Ерөөсөө Монгол double rhyme-ыг хашраадаг ганц хамтлаг өгдөг. Тэр нь бол Nomix байгаа. За зүгээр л Nomix хамтлагаар хийсэн доо байна. Тэтэм өгс тусгал дэдлээс. Nomix за энэ цомгоноос нь давшилтад технологи. За энэ бүр 11 минутын дуу байдгийн шүү. За энэний зүгээр хэсгээс нь сонсъё. Гараад хийсэн бэлгээ ирлээ. Бусдын дээрэмдэгтэй тэдэнд ингэж хэлдэг билээ. Номик спот мэдлэг үрсэн зэсэг дундах зэдэг хүтэн эсэргүүний эсэргүүдээ би чи бүгсэн зэсэг дундах би. За ингэж саяных дээр одоо жишээ нь алив бүгд гараад дэше хараал ийцэн бэлгээ ирлээ. Бусдыг дээрэмдэгтэй тэдэнд ингэж хэлдэг билээ. Номикс бол мэдлэг үрсэн зэвсэгт бүлэг. Зэвдэг хүүтэн эсэргүүний эрт зэргүүдийн бичих өгсөн тесрэх бөмбөг гэдэг. Дандаа сүүлийн хоёр үгнүүд нь одоо сүүл холболт райм хийж байгаа. Тэглэг мөчөдөд мэдлэг дэв түшиглэх хинэлтэй өчигдэн сэтгэлээ түшнэбэг нийтлээ өсөглөн нэмэг зэгцийг авдаг. За энэ дээр бас гоё. Бидэглэх мөчөд бид мэдлэг дээр түшиглэн химнэлтэй өчигдэн сэтгэлгээнд хүч нэмэх нийтлэлээ өсөглөн мэдлэг дээр түшиглэн нийтлэлээ өсөглөн бас юм гоё райм байж байна. Тогтолцоо ногшгүй батуламжтай готор огтсон нотог бодолцож сарчгүй ангуучч тэрэг хөдөлгөх бид бол тарихтаас бидээс орох термин бүлэглэх ёо ачиг үсэн бадаг бүхэн залт үсэн холдогдсон сэтгэлийн дөрөвцөгийн чангалыг ч нотог. За эмх цэцгийг алдагдуулсан зүү тогтолтой нугаршгүй бат уламжлалын голоор огтлсон бодлоос ч салшгүй ангуучилж нервийг хөдөлгөх бид бол тарихнаас мэдээлэл орох дермийн бүлэглэл ад шүглсэн бадаг бүхэн занал төгсмөнд холбогдно сэтгэлийн гүнд өргөдлөх хэл шаналлыг ч олборлно. Дандаа double rhyme зарим бүр triple rhyme орж ирж байна. Одоо жишээ нь занал төгсмөнд холбогдно шаналлыг ч олборлно гэдэг. За энэ бол бас маш тэр болгон хүмүүсийн хийж чадаад байдаг бичээд байдаг одоо скил тэр rhyme холбох юм скил бол биш. Тэгээд Nomix бол нэр Монголд хамгийн амар юу яадаг ийм double triple rhyme холбодог бол хамтлаг байгаа. За ингээд саяных бол double rhyming, triple rhyming гэдэг зүйл. За одоо underground гэж юу вэ? За underground-ийн талаар ярьцгаая. Underground гэдэг маань ерөөсөө шууд хамгийн энгийнээр тайлбарлавал одоо commercial байлаа гэхэд underground бол яг commercial эсрэг төлнө гэсэн үг. Тэгвэл commercial гэж юу вэ гэхээр commercial маань одоо commercial орчуулбал яг зар сурталчилгаа тийм реклам Монгол одоо манайхны ярьдаг реклам тэнгууд хипхоп төр юу гэж орж ирэх вэ гэхээр ашигын төлөө. Тэгэхдээ би энд ямар нэгэн буруу зөв эсвэл сайн муу сайхан муухай суг лаг гэж юм яриаг шүү дээ. Жишээ нь underground бол жихэн лагууд байдаг, commercial-ууд бол худлаа гарууд байдаг гэж ерөөсөө тийм зүйл биш. Энэ бол зүгээр л энэ хоёр жанрыг харьцуулсан юу тайлбар юу гэх юм те. Яг юу юм бэ гэдэг жанрыг харьцуулж шүү. Тэрнээс сайн муугийн талаар ерөөсөө яриаг шүү зэ. За commercial recruit маань ашигын төлөө дуугаа хийдэг байх нэ. Тэр дуунаас ямар нэгэн байдлаар ашиг мөнгө ашиг сонирхлын үүднээс дуу гаргадаг. Тэгвэл underground recruit маань дуунаас ямар ч тийм мөнгө төгрөг ашиг сонирхлын юм байхгүйгээр цэвэр өөрийнхөө зүгээр дуу хоолойгоо хүмүүст нийгэмдээ ялангуяа ихэвчлэн нийгэм рүү чиглэсэн нийгэмдээ хүргье гэж бодож дуугаа гаргадаг хүмүүсийг underground recruit гэдэг. Commercial цэвэр одоо энэ зүйлийг хипхопыг ч юм уу яг бизнес хэлбэрээр нь авч явж мөнгийг эргэлдүүлж мөнгө тэргөөрөө олдог хүмүүсийг commercial recruit гэдэг юм аа. Тэгээд хөвчлэн underground recruit бол нийгэм болон улс төрийн болж бүтэхгүй байгаа зүйлүүдийг хамгийн ихээр гаргаж ирж хамгийн ихээр дуундаа дуулдаг team recruit байгаа. Тийм. За underground бол юм байна шүү. За old school болон new school. За тэгээд trap гэж юу вэ? За энэ гур маань ердөөсөө
За нэгт өвсөл гарлалынхаа он цаг хугацааны хувьд ялгарч байгаа. Хоёрт хөгжмийн дууралт одоо битнийхээ дууралтаар ялгарч байгаа. Тэг ер нь бол энэ хоёр хүчин зүйлээр л хамгийн их ялгарч байгаа. Тэрнээс ямар нэг амар далд малд гүн утга санаа философи бол байхгүй энэ хоёрыг ялгаад тах. За жишээ нь Old School маань 1979-оос 1983 онд үүссэн байхан. Тэгээ тухайн үед Old School юугаар одоо ялгардаг ялгаатай байсан бэхээр хөгжим нь ерөөсөө маш хитгэн юм хөгжмийн дууралтуудыг 2 3 хаан бараг дууралтаар ингээд юу дууных нь хөгжим бүтцдэг маш энгийн. Тэгээд ихэвчлэн Old School рэпрүүд бол хипхопод ингэж parent дуулдаг тийм дуулах зориулалтаар гэх юм уу. Parent дуулдаг байж байгаад яг энэ Old School гэдэг юм химнэл одоо юм жанр хипхопын жанр гарч ирсэн байна. Тэгээд ерөөсөл энэ маань хөгжмийн дууралт болон за өглөх хэм маягийн ч гэсэн New School болон trap-ийг ч юм уу бодвол хамаагүй нэг ийм таагт хөгжмийн нэг ийм таагтанд өглөж байгаа үгнийх нь хэмжээ нь New School-ыг бодвол хамаагүй цөөхөн гэсэн үг. Тэгэхээр энэ маань жоохон удаан хэмнэлээр өглөдөг гэсэн. Тэгээ хөвчлэн funky, jazz маягийн хөгжмүүдийг сэмплдэж Old School дуу бүтдэг, Old School дуу хийдэг байсан. Тэгэхээр энэ маань аль 1979-с 83 онд үүссэн хөгжмийн хэмнэл. Тэгээд энээсээ хойш яг ингээ Old School гэх нэршил энэ жанр бий болоод одоо хүртэл ингээд яг Old School байдаг л да. Одоо ч Old School хийдэг хүмүүс байдаг. Тэр маань гэхдээ тухайн үеийн л тэр хэм маяг стил рүү ойртуулж, дуурайлгаж, хөгжмөө дуургаж, тэрэн дээр нь адилхан төстэй хэм маягаар өглөж тэгжиж одоо юу гэдэг 21 онд Old School юм рэпрүүд ч юм Old School дуунууд бас байдаг байгаа шүү. Тэгээд одоо жишээ нь Old School-ээс хамгийн алдартай нууд нэг л мэдээж тэгэл Tupac, за Africa Bambaataa гэх мэт одоо рэпрүүд бол байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн хөгжмийн дууралтаараа ялгаатай гэсэн. За New School нь болохоор 1983-аас 84 оны онд хөгжсөн тийм анх бол Run DMC LL Cool J хоёр маань одоо хөдөлгөөн маягийн юм эхлүүлсэн байна л да. Одоо миний уншснаар шүү. Нью-Йоркоос гаралтай. Нью-Йоркод тийм хөдөлгөөн маягийн юм үүсгэсэн. Тэр нь юу гэхээр хөгжмөндөө одоо тухайн үеийнхаа дуулдаг болсон рэпрүүдийнхаа хөгжмөнд тийм драм машин гэдэг хөгжмийн тийм шинэ дижитал электроник тийм дууралт гаргадаг тийм технологи хөгжмийн тийм техник гэх юм уу тийм юм оруулж ирээд тэгээд багсаг жижиг сажиг рок бас элементүүдээс ингэж хөгжмөндөө шингээж өгөөд нэг ийм бас хуучны Old School хөгжмийг арай нэг өөрчлөө шинжилээд нэг левел ахиулаад ийм дууралтуудыг нэмээд ийм аян дээр ийм хөгжим дээр дуу хийдэг байя ийм хөгжим дээр дуунуудаа хийнэ гэд арай нэг шинжилсэн гэх юм уу. За тэгээд тэр шинжилсэнийг нь New School гэж одоо нэрлэдэг байгаа. Тэгэхээр хүмүүс бас андуурдаг New School-ыг аль үжээ 2000 2000 оны ихэр ч юм уу 2000 бараг 10 марав тэр он хавцаа ингээд New School гараад ирлээ. Тэнд л New School үүссэн гэж бодоод байдаг. Энэ аль 83-аас 84 онд үүссэн жанр байгаа. Дөнгөж Old School-ийн үүсэл дараах нь ингээд гарч ирсэн бахна. За тэгээд trap гэж trap-ыг бас хүмүүс бараг 2000 оны ихэр ч юм уу 10-ад оны хавцаа бас trap гараад ирлээ. Гинтэл trap ингээд хүчсэн гэж андуураад идэг. Trap маань бас аль 1990 оноос үүсэлтэй юм байна. Америкийн Атланта хотоос үүсэлтэй. Тэгээд тухайн үед Атлантагийн рэпрүүд ингээд дуунда trap гэдэг үгийг ингэж үг биш одоо trap гэдэг маань өөрөө нууц кодчилсан нууц үгүүд байгаа байхгүй trap. Юу гэхээр одоо тухайн Атлантагийн хар тамхи зардаг одоо crack dealer-ууд тэр юу яадаг зарахтаа шууд ингээ гар дээрээс мэдээ зарахгүй нь бол хууль бус учраас ингээд энд нэгэд машины багажинд ч юм уу хогийн сав гадаа гудамны булан тохойт ч юм уу ингээд хар тамхиа нуучдаг гэсэн. Тэгээд тэндээс нөгөө захиалж байгаа авч байгаа нь очиж авдаг. Тэнгүүтээ тэр газрыгаа ингээд trap гэж нэрлэдэг. Trap гэдэг маань ерөөхдөө юу гэсэн үг хар тамхиа солилцдог нууц газрыг Атлантагийн одоо энэ гарууд
trap гэж нэрлэдэг, ярьдаг байсан. Тэгээд одоо хуучны Атлантагийн рэпрүүд дундаа ингээд trap rap гэдэг тэр одоо зүүрлэлээ дундаа оруулж өгсөн чинь хүмүүс эдгээр ингээд ийм trap rap-рууд байна. Эдгээр trap rap-рууд гэх мэт ингэж нэр хоч өгөөд эхэлсэн. Тэгээ удалгүй одоо Атлантагийн гол уугуул рэпрүүд болох TI, Gucci Mane хоёр бас trap-ийн хөгжмийг хөгжүүлэхэд цаашаа явахад маш их үнэтэй хувь нэмэр оруулсан гэж ярьд юм лээ. Тэгээ trap-ийн гол ялгарх юм нь юу гэхээр хөгжим нь бас энэ 808 гэдэг дууралт та нар мэдж байгаа тий. Бас дууралт гэдэг шүү дээ. Тэр 808 болох нь бас 1980 онд тийм үүссэн дууралт одоо юу гэдэг технологи тий хөгжмийн байгаад байгаа 80 онд. Тэгээд trap дээр хамгийн голчлох үүрэг гүйцэтгэдэг хамгийн их бусдаас нь ялгаж өгдөг дууралт бол 808 гэдэг дууралт байгаа. Тэгээд high kid буюу гэдэг одоо дууралт байгаа гэдэг чинь trap хөгжмийн тэр дууралтаараас ялгардаг. Тэгээд драм буюу бөмбөрийнхөө тэр химнэл хурдтай нэг тийм замбраагүй ч юм уу ойр орхон ч юм уу гэдэг ч юм уу те тэргээр их ялгардаг байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ гур маань old school, new school trap гур маань он цагийн хувьд тэгээд хөгжмийнхаа хамгийн гол нь хөгжмийнхаа дууралтын хувьд хоорондоо ингэж ялгардаг байгаа шүү. Тэгээд trap дээр бас нөгөө нэг үг маань өөрөө харт амхны нууц газар ихсэн утгатай байгаа шүү. Тэнгүүд бас trap дээр өглөх утга хэм маягийн ч гэсэн ингэ тийм хөвчлэн trap хийдэг гарууд харт амх мансуурлын талаар бол хөвчлэн өгүүлдэг байгаа. Тэргээр бас ялгардаг. За hardcore гэж юу вэ? Hardcore гэдэг урсгал маань за 1980 онд бол анх үүссэн hardcore тэгээ зүүн эргийн East Coast-оос бол гаралтай. За тэгээ hardcore-ыг хамгийн одоо хөгжүүлсэн анх одоо энэ жанрыг гаргаж ирсэн гэх юм да. Гарууд бол одоо Run DMC, Public Enemy, Wu-Tang гэх мэт одоо өөр зөндөө бидний их сайн мэдхгүй тийм хамтлагууд байгаа. Би тэгээд яг хамгийн сайн мэддэг хүмүүсийн мэддэг хамтлагаас нь жишээ авчлаа. Тэгээ 80 онд үүссэн. Тэгээ hardcore маань аюугаар ялгаад тэгэхээр энэ маань хөгжим гэхээс илүү дуулж байгаа дууны сэдэв болон характер тэр өнгө аяс нь бусд одоо урсгалуудаас ялгардаг. Яаж вэ гэхээр hardcore дууны өнгө аяс болон дууны сэдэв нь хөвчлэн хар бараа хүчирхийлэлтэй. Хүчирхийлэл гэдэг нь би чамайг алан тална гэдгээр биш. Нөгөө нийгэмд болж байгаа болохгүй байгаа. Эсвэл гудамжинд өрнөдөгт буудалцаач байт юм уу те. Дандаа болж бүтгүй юм хар бараа сэдвүүдийг ингэж шүүмжилж дуулдаг hardcore маань. Эсвэл бас саяны хэлсэн эсрэгээр алан таланч байт юм тийм хүчирхийллийг яг үлдэж байгаа мэтэр ч юм уу те. Ер нь бол дандаа хар бараа тэгээд маш ууртай характертай. Характер нь өөрөөх ууртай түрмгий тийм байдлаар одоо тийм хэм маягтай тийм утга санаатай дуунуудыг жанрыг одоо hardcore жанр гэдэг. Тэгэд Монголд бол одоо сая ёсос Nomix гэд сонсолсон. Монголд яг hardcore-ыг жанрыг яг хамгийн их барьж явдаг хамгийн Монголд баг ганц шахуу те яг зөвхөн hardcore-оор дуугаа хийдэг ганц хамтлаг үүдэг. Тэр нь маань одоо Nomix хамтлаг байгаа. За өөрчн окей. За ингээ өнөөдөр ярих юм бол ингээд энд хүрээд дуусч байна. Тэгээ маргаашийн дугаараар уулзцай. Та хэд маань store comment бичээд юуны талаар ярилцмаар байна. Ямар байна. Тэгээ миний бас буруу зүг ярьсан юм байвал доор засаад өгөөрэй. Би бас зарим зүйлийг буруу ярьсан байж магадгүй. Тэгээд окей. Маргааш үссэн уулзъя. Тэгээ өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна.